Сувилхан шинжлэх ухааныг биеэ даасан хэлбэрээр хөгжүүлэх анхны алхмыг эмнэлгийн нөхцөлд хэрхэн хийж гүйцэтгэж байгааг энэхүү киногоор харуулахыг зорилоо. Сувилхан тусламж бол эрүүл мэндийн тусламжийн чухал нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд энэ талаарх ойлголт, хандлага өөрчлөгдөж, сувилхан шинжлэх ухаан биеэ даасан хэлбэрээр хөгжин өргөжиж эхэллээ. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан сувилхан тусламж үйлчилгээнд чанарын өөрчлөлт хийж бүтэц зохион байгуулалтын цоо шин хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч ирсэн юм. Сувилагчийн гүйцэтгэх ажил нь эмчийн ажлын хавсраг мэт байхаа болж сувилагч, үйлчлүүлэгч бүрд сувилхан тусламжийг хүргэж улам бүр бие даан ажиллах болсон. Сувилхан тусламж үйлчилгээг боловсронгүй болгож чанарын өндөр түвшинд үзүүлж чадсанаар эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт гаргаж болохыг олон орны туршлага харуулж байна. Сувилхан тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлэхэд бидэнд энэ тэргуунд бүтэц зохион байгуулалтын асуудлаас гадна хүний нөөцийн хөгжлийг эрчимжүүлэх асуудал шийдвэрлэх үүрэгтэй. Шасны клиникийн төв эмнэлэг манай эмнэлэгт 218 сувилагч, лаборант, эрентген техникч зэрэг мэргэжилтэнгүүд 112 эмч, 200 гаруй ажилтан ажилдаг нийт 27 тасаг нэгж албаттай томоохон эмнэлгийн нэг юм. Сувилхан тусламжийг биеэ даасан хэлбэрээр хөгжүүлэхийн тулд эмнэлгийн бүтэц зохион байгуулалтанд шинжилэл хийх шаардлагатай. Энэ зохион байгуулалтын шинжилгээний цөм нь сувилгааны алба байгуулах явдал юм. Сувилгааны алба нь тус эмнэлгийн даргын 85 тоо тушаалаар 2000 оны 3 дугаар сарын 16-нд байгуулагдсан юм. Үйлчлүүлэгчдэд сувилхан тусламжийг жиг түртээмжтэй хүргэж, мэрэгжлийн өндөр түвшинд үйлчлэх нь сувилгааны албаны эрхэм зорилго мөн. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд энэ тэргуунд бүтэц зохион байгуулалтын арга хэмжээ авахгүйгээр тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг чадвар хандлагыг сайжруулахгүйгээр мэрэгжлийн удирдлагаар хангахгүйгээр өөрчлөлт хийх боломжгүй юм. Сувилгааны албыг байгуулахдаа юуны төрөнд мэрэгжлийн удирдлагаар хангаж асуудлыг бие даан шийдвэрлэх сувилгаа эрхэлсэн орлогч даргын орон тоог шинээр бий болгож удирдлаганд нь дотрийн клиник, мэс заслын параклиник хариуцсан 3 ерөнхий сувилагчийг ажилуулахаар томилсон юм. Эд аж ахуй хариуцдаг, эмчилгээний хуудас бичдэг, им авдаг гэх мэтчлэн өөрийн сурч мэдсэн мэрэгчлэлтэй төдийлөн холбоогүй ажлыг болиулж жинхэнэ сувилхуу руу орох ажлыг хийлгэхийн тулд 2 тасгийн дунд нэг ахлах сувилагч, эд аж ахуй хариуцсан менежерийн албан тушаалыг шинээр бий болгосон. Ерөнхий сувилагч, ахлах сувилагч нар сар бүр хийх ажлаа төлөвлөн батлуулж тооцоо судалгаатай хийж ирсэн эргээд ажилдаа дүгнэлт өгөх ач холбогдолтой болсон юм. Сувилгааны алба нь бусад албадууд болох үйлчилгээний, эмч нарын албатай ажил төрлийн нэгт уялдаа холбоотойгоор ажиллаа гүйцэтгэж байна. Сувилгааны алба нь сувилагч нарын мэрэгжлийн үйл ажиллагаа, сургалт, цаг ашиглалт, цалин хөлс, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, шагнал урамшуулал, сахилгын шийтгэл, нийгмийн баталгаа зэрэг олон асуудлуудыг хариуцсан ажилдаг. Бид ажлын гараагаа цаг ашиглалт, цагийн хуваарлалтаас эхэлж сувилагч нарын өдөр бүр хийж гүйцэтгэх үйлчилгээний стандартыг бий болголоо. Сувилагч бүр цагийн хуваарийн дагуу ажлаа хуваарлан өдөр бүр тусгай шалгуураар ажлаа дүгнүүлдэг болсон нь сувилагч нарыг бодиттой үнэлэн дүгнэх, сувилагч мэрэгчлэр бахархах сэтгэгдэл төрүүлж чадсан юм. Сувилхан тусламж үйлчилгээг мэрэгжлийн өндөр түвшинд үзүүлэхэд чадварлаг мэрэгсэн сувилагч хэрэгтэй бөгөөд бид энэ тэргуунд сувилагч нарынхаа хандлагыг эерэг тал руу өөрчлөх, тэдэнд мэрэгчлэрээ бахархах, үзэл бодлыг бий болгох, хийж буй ажил үйлдэл бүрдээ чин сэтгэлээсээ хийхэд сургах үүднээс үе шаттай олон сургалтыг зохион байгууллаа. Тасаг нэгж клиник удирдах, ахлах, ерөнхий сувилагч нарын дунд удирдахуун ухаан, харилцааны соёл, сургам заа харах зүй, хууль эрх зүй, сувилхан шинэлэг мэдээлэл бүхий 3 кредитийн хичээлээр сургалтаа эхэлсэн юм.
сувилагч юу хийх ёстойг тодорхойлон, сувилагч нэг бүрийн ажлын байрны тодорхойлтыг практикт үндэслэн боловсруулж өгснөөр сувилагч нар яг юу хийх ёстойгоо ухамсарлан гүйцэтгэдэг боллоо. Өнөөгийн бодит амьдрал дээр эмнэлгийн хамаг хар бор ажлыг сувилагч нар хийж гүйцэтгэдэг бөгөөд бие даасан үйл ажиллагаагүй эмчийн хэлснээр ажлаа явуулаад сурчсан сайн гүйцэтгэж олчихсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Сувилагч нар шийдвэр гаргах арга барилд сураагүй, хийж гүйцэтгсэн зүйлээ бичиж тэмдэглэдэггүй. Улмаар судалгаа шинжилгээний ажил орхигдсан явдал нь энэхүү шинжлэх ухаан Монгол улсад хөгжөхөд саад болсон гэж үздэг. Нэг л зүйлийг жишээ болгоход сувилагч үндсэн ажлаа ийм өгөх, тариа хийхээр хязгаарлаж, өвчтний сэтгэл санааг дэмжихээсээ илүү диспетчерийн үүрэг гүйцэтгэж ирсэнтэй хүн бүхэн санал нэгтээ хүлээн зөвшөөрөх үзье. Иймээс бид энэ арга барилыг өөрчлөхөөр анхны алхмыг тавьсан юм. Эрүүл мэндийн хуулинд зааснаар энэ барих эрхийг эмч, эмзүүч, мэрэгчлэн гүйцэтгэн гэсний дагуу эмзүүчийн орон тоог нэмэгдүүлж, өвчтөнд өгөх эм тариаг эмийн сангаас эмчлүүлэгчийн нэрээр шууд савлан дээд мэрэгчлээ эмзүүч өгч эхэлсэн эмийг зохистой хэрэглэх боломжийг бүрдүүллээ. Сувилагч хийсэн үйлдэл болгоноо бичиж тэмдэглэх судалгааны картыг шинээр бий болгож үр дүн тооцсон судалгаатай ажиллан жилд нэг удаа эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулж асуудал дэвшүүлэх нь цаашид энэхүү шинжилгээ ухааныг хөгжүүлэхэд үндэс болох нь дамжиггүй. Сургалтыг жилийн 4 удирлаар төлөвлөн зохион байгуулж сургалтын гол агуулгад хүмүүсийн хоорондын харилцаа, хүний зам төрөх, энэрэнгүй үзлийн тухай цуврал лекцийг уншихаас гадна асаргаа сувилгааны гардан ажилбарын чадварт сургах сургалтуудыг зохион байгуулсан. Өвчин зовлонд нэрвэгдсэн уур уцаартай бухимдсан хүмүүстэй хамгийн түрүүнд нүүр тулан уулзаж тэдэнд тусламж үзүүлдэг хүмүүс бол дотрийн клиникийн хүлээн авах амбулаторийн тасаг юм. Үйлчлүүлэгчдэд чин сэтгэлээсээ тусалж тэдэнд зөв боловсон үйлчлэх нь тэдний ажлын гол үүрэг билээ. Сувилгааны алба байгуулагдсанаас хойш дотор мэс заслын клиникүүдэд гарсан нэг том өөрчлөлт бол палатын системээр үйлчилж эмчлүүлэгчдийг хэвцэн өдрөөс нь эхлэн эмнэлгээс гарах хүртэлх бүхий л үед үйлчлүүлэгчийн завиур шаналгааг хамт хуваалцаж тэдэнд тусалж байдагт оршино. Эмчлүүлэгч нэг бүрт эм тариаг палатаар хийн, нарийн мэрэгжлийн эмчид үзүүлэх, шинжилгээнд бэлтгэх, хийлгэх, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг палатын сувилагч гүйцэтгэнэ. Палатын сувилагчаар ажиллаж эхэлснээс хойш нэг сувилагчид оногдох эмчлүүлэгчийн тоо хэд олон байсныг халж хийж буй үйлдэл бүрээ өвчтөн тайлбарлан өргөн мэдлэг чадрыг сувилагч нараас шаардах болсон шинэлэг юм. Сувилагч нар нь альва юм чин сэтгэлээс хандхаас гадна гардан хийх ур чадварт суралцсан багаар хамтран ажиллах шинэлэг ажлын хэлбэрт шилжих болсон юм. Тус клиникт дээд боловсролтой сувилагч ажиллах болсноор эмчтэй нэг баг болон өвчтний талаар харилцан ярилцаж түргэн илааршуулахад эмчийн зүгээс юу хийх вэ? Сувилагчийн зүгээс ямар асаргаа сувилгаа хийхийг хамтран ажиллаж шийдвэрлэх болсон чухал ач холбогдолтой юм. Тухайн өвчтөнд бий болсон болон бий болох асуудлыг өөрөөр хэлбэл сувилгааны оншийг зөв тавьж цаашид асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуудал дэвшүүлсэн ярилцлага зохион байгуулдаг болсон ажлыг илүү үр дүнтэй болоход төлөвлөж болсон. Дотрийн болон мэс заслын клиникт асаргааны сувилагчийн орон тоог шинээр бий болгож ерөнхий сувилагч нарын удирдлаганд ажилуулах болсон зах зээлийн энэ үед эмнэлгийн тогтмол үйлчилгээний харилцааг өөрчлөх, цагийн ажлыг бий болгох, ажлыг үр дүнтэй бүтээмжтэй хийх боломж олгосон нь эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй үйлчлүүлэгч нараас талархал хүлээсээр байна. Сувилагч нар сувилгааны албанд харьяалагдахаас гадна тухайн ажиллаж буй тасгийн эрхлэгчийн шууд удирдлаганд ажилдаг болсон нь ажлын уялдаа холбоог сайжруулж хамт олонч үзэл бий болгосон юм. Хагалгаанд орохоор хэвцэн эмчлүүлэгчийн сэтгэл санааг дэмжих, хагалгаанд бэлтгэх, хагалгааны үед эмчит туслах, хагалгааны дараах асаргаа сувилгаа гэсэн ич бүрэн ажлын инэл тогтолцоог
чанартай хийж гүйцэтгэх нь совилогч нэг бүрийн үүрэг билээ. Эмч нарт оншоо зөв тавих, батлах, эмчилгээ үйлчилгээг чанартай явуулахад параклиникийн туслах тасгууд онцгой чухал үүрэгтэй. Эмнэлгийн үйлчилгээг параклиникийн тасаг нэгжгүйгээр төсөөлхийн аргагүй юм. Эмчлүүлэгчийг эмийн бус арга болох уламжлалт ангаах ухааны нэг хэлбэр бариа засал, зөв төөн, йог, хөдөлгөөн дасгал, усан эмчилгээгээр эмчлийн илэршүүлэх нь эдийн засгийн хэмнэлттэй төдийгүй эмчилгээний үр дүнтэй юм. Эмнэлгийн дарга, захиргаа, савилгааны албыг шинээр зохион байгуулахад сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэгийг байнга үзүүлж ирснээс гадна ажиллах, амрах, тоглох давтаа орчин бүрдүүлж чадсан бидний мэдих дэлхийд сувилхыг үндэслэгч Florence Nightingale-ийн хэлсэн үгтэй утга нийцэх юм. Түүнчлэн сэтгэл тайван ажиллах үүднээс өдөр өнжүүлэх цэцэрлэг, сургуулийг шинээр байгуулж чанар сайтай хямд хоолоор үйлчилдэг болсноос гадна урлаг, соёл, спортын арга хэмжээний асуудалд байнга анхаарч ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Хэдийгээр бид Монгол улсад сувилгааны албыг монгол ухаанаар хийж эхлэлийг тавьсан боловч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа эргэн харахад шинжлэн өөрчлөх, асуудал болгон дэвшүүлэх олон ажил бидний өмнө тулгарч байна. Хүний төлөө буйны ажил хийдэг, хүний алтан амийг хариуцсан савилэгч нарын үндсэн үүрэг бол өвчин зовлон нэрвэгдсэн хүмүүс тэдний арга эрчийн сэтгэлээсээ туслах явдал юм. Иймээс сувилгын шинжилх ухааныг хөгжүүлэхэд бидэнд өндөр үнэтэй аппарат тоног төхөөрөмж, өндөр үнэтэй эм тариа хэрэггүй. Хамгийн чухал зүйл бол өвдөж зовсон хүнийг өөрөө зовсон мэт үздэг, өөрийн аав ээж, ах дүүшгээ сандаг тийм л үзэл бий болгож чадах юм бол богино хугацаанд сувилгын шинжилх ухааныг хөгжүүлэх боломж бидэнд бий гэдгийг хэлмээр байна. Өөр юу ч бүтээж олно гэж аав хэлдэг үнэн байхаа. Тийм гэж юу? Мөнгөөр хүний сэтгэлийг худалдаж авч болохгүй зү. Мөнгийг шүтэх юм бол хүн чанараа алддаг. Хүн амьдралынхаа төлөө шударгаар тэмцэх хэрэгтэй гэж аав маань захидаг байсан. Уучлаарай. Би чамтай ярих болгондоо маш их зүйлийг мэдэж авах юм. За өнөөдөр чи ингэж дуусаа асуухгүй байна уу? Шивээ нэг юм асууя. За асуу. Чимээгүй асгаа өгчүүдээ чимээгүй. Аша тэр хотгор юмд өгүүлсэн эрдэнэ үүдий чинь хэр найдвартай байдвэ? Боё чи юу яриад байгаа юм бэ? Чи дугаас боё. Найдвартай эдгээд л. За одоо тарж болсон шүү дээ өгчүүдээ. Үдээс хойш багш нарын хуралтай гинэ. Хоёулаа нөгөө юм яах вэ? Нэрээ уянга. Танаас өнөөдөр төмрөө хамтлагийнхантайгаа тоглоно гэсэн чи мэдсэн үү? Өө тийм үү? Манай ангийнхан бүгдээр очно гэсэн. Хоёуланд маань урилга өгсөн байлээ. Хоёулаа хамт орой очих уу? Би орой ажилдаа чадахгүй хаад. Урилга өгч хаад очихгүй бол муухай штэ. Тэгээд чи ангиар очиж найзаагаа дэмжил татах уу? Тэгээл да. Юу ч гэсэн очил доо. Тавлаж авахгүй. Заавар. Орж болох уу? Ороор. Сайн байна уу? Сайн байна уу? Ямар хэрэгээр явна да? Төвшин багш намайг явууллаа.
Чи нөгөө заргаа юу? Тийм ээ. За, нааш асуусуу. За тэгэхээр чи чинь айхтар зодтолдог хүн гэлөө. Их чигээ тэгээд хэдэн хүнээс хамгаалж чадав те? Би чинь жирэл. За, их чинь тоглосон. Манай ажил тийм амар ажил биш шүү дээ. Би ажиллаж шантрахгүй. Би ажиллаж чадна. Гэхдээ өгдөг юм бол харамсахгүй шүү. Харин чи хичээлийн гадуур ажиллах болохоор жоохон ядрахал байх та. Зүгээр. За. Энэ их мөнгө авч байгаа хүн чинь юундаа ч ядрахад. Өнөөдөртөө ингээд ажилтайгаа танилцсан. Одоохондоо энэ хэдэн төгрөгийг авч бай. Баярлалаа. Учиртайхан нүдчээ зүрхэн тгийг шивнээд уролын чин нэмсэглээд сэтгэлийн тэнгэр цай Уянга. цогтойхон нүдчээ итгэлийн чигүүргээд бодлын минь харвээ Чи чинь юундаа уйдхалаад байгаа юм бэ? ухаалagхан хатжээ Заргаахад бодоод байна. хорвогийн нэгнээгээд ирээдүйдээ итгэх хүчийг минь тэтгэх өдгөөхөн хартжээ сэтгэлийн чавтас хөндөөд уйсанхан жаргах сэтгэлийн бихэнэ аяд готовен нэсэнэсэг амракарин зочолоо Намрахурин барухан нусачи зүрхнэрийн цэцэг үргэлж умдаж бай гэрэлтэйхэн хатжээ хайрын галыг өрдөөж их шиглийнхэн дуулах дууны айл буюу тусагхан хартжээ ухааны ундраг нэмээд бололтойхон амьдраа Төмрөө ирээдүйн энэ бүх зүйлийг ганцхан чамд л заруулсан шүү дээ. Энэ дуугч гэсэн. Тэг шиг дόμэ Гоё байгаа юм дээ. Чи яасан бэ? Эхний хайрын Би уйдхалаа та яахан ч гэсэн хөвчлөлтэй байгаа ч тийм. Үдгэрийн шидэт тайгаар дөхөж шиг Мөнхийн хайрыг үргэлж чивэж бай Аяг готовен нэсэнэсэг Амракарин зож болоо Намрахурин аруун нусар шиг Зүрхний минь цэцэг үргэлж умдаж бай Зүрхний минь цэцгийг үргэлж умдаж бай
охин Али ээжтэй хүрээдэр. Ямар хөөрхөн юм бэ? Ээжээ? Хортхон шиг дүүгээ харах юмсан. Ямар хөөрхөн байх болоо? Би дүүгээ том болохоор нь эмээгийн ярьж өгдөг байсан бүх хүлгэрийг ярьж өгнө. Тэгээд миний охин удахгүй дүүтэй болно. Ээжээ, аав надад хайртай тийм ээ? Хайртай үгүй яах вэ? Миний ганц охин гэдэг юм шүү дээ. Чамайг жаахан байхад дандаа л тавлан авч өгдөг байсан чи санаж байна уу? Санаж байна. Аав надад хайртай. Аав сүүлийн үед нэг л хачин болчих чи та анзаарсан уу? Ажил ихтэй болоод л ороод ирдэг байх та. Ээжээ. Аав сүүлийн үед яагаад арх удаг болчихоо? Хүмүүс ажиллаа хийх гэж ил арх болгодог байлгүй. Тэрнээс биш аав чинь арх удаггүй штэ. Харин ч аав чинь ухаантай тулдаал элдв янзын аац цан гаргадаг байх л та. Таавд хайртай байсан уу? Тэгэлгүй яах вэ? Хүнийг харилж явах сайхан тийм ээ? Тийм ээ. Ээж нь чамд хайртай. Чи миний анхны минь хайр юм шүү дээ. Нэг юм асууж болох уу? Асуу. Миний чихэн нав ямар хүн байсан юм бэ? Танад дэрж өгөөч. Тэгээд миний охин яа. Тэр үед 3 дахь орны хүнтэй гэрлэхийг зөвшөөрдөг байсан. Ээжээ. Би хаяа
Эмээгээ зүтэлгээ. Эмээ миний талхаа гэлээд миний хөөрхөн охин гээд намайг хүнддэг. Аргагүй шүү. Миний охин эмээ л хүн болгосон юм чинь. Аль миний охин унтж амартаа. Биний зүрх сэтгэлээрээ мэдэрдэг гэсэн. Магадгүй. Чүчтэр яасан бэ? Би чам дараа хэлэх үү? Чүрэл мэд. Гэтэ би чам хайртай. Хоёрдухан төгрөгөөр 5 сая хожиж шүү. Заамаа. Цугнаас нь аваарай.
Мухарцсан амьдралдаа зүхэрч эндээ төрж эндээ өсөв эндээ гэрэлж эндээ үхдэг харахгүй орчинд тасаж хаан олон шиг болдог сэтгэлээр ургаж өдрөг сэргэлэн явахыг хичээдэг жаахан хүмүн сонсож жаргах цаг ойрхон зовлон тундаг болохоор зовлондаж чаддаг уталгүй гэлэж үнэгүй ард түмэн минь Nereye? As! Ensel nereye? As! Aş! 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 Дөргөнөс. Ээж чинь би сайн уу? Гайгүй. Татгал сургуулийн хажуугаар ажил их хэцүү байгаад зүгээрээ гэж. Алло, тамхи. Ого. Залуусаа. Сайн хүн санаагараа гихчээ. Ууцах ёстой хүмүүс маань чирлээ дээ. Сайн уу залуусаа? Уянга. Би чамтай нэг юм ярмаар байх юм. Яриач тий. Бид хоёрт мөн юм байхгүй. Сайхан юм аа. Би таяр татгахч байж. Зоргоо уучлаарай. Уянга. Би чамтай ганц хоёр үг солилцож болно үсттэй. Би чам хэлгээ хэлсэн шүү дээ. Яа болоо. Би ингэж их цан гаргалтаа. Төмрөө. Хүн ярихыг хүсэхгүй байхад хэрэггүй үсттэй. За чи дуугай. Чамтай өөрөөр яриш. Уурлаад яг ярилцсан. Чамаа даахгүй. Яаж нэ? Отооч юу ч нөө. Алё. Юу ч яах вэ? Унаад. Юу таах вэ? Юу ч яах вэ? Надад тань зоргоо. Зоргоо яах вэ?
Зүгээр. Ачсан биш ямар амар юм бэ? Хоёул манайх руу явъя. Зүгээр. Үгүй явъя. Атахан. Яа. Зүгээрээ. Саяны хүмүүс ямар зэрлэг хүмүүс үү тийм ээ? Чинийгээр яасан юм бэ? Яг энэ шиг Би энэ бодсон чи? энэ сайхан мөрөжсөн. Миний хүүхдээ би очив. Зүгээрээ ажээ. Болж юм. Атахан. Туслаа. Чи номнуудыг бүгдийг уншсан. Зарим нь л уншсан. Эмээгийн маань надад үлдээсэн өв хөрөнгөл дөө. Намайг юугаарч сошгүй ирдэн гэж эмээн хэлдэг байсан. Чи эмээдээ хайртай байсан баха. Тэгэлгүй яах вэ? Би чинь эмээгийн гар дээр өссөн юм чинь. Эмээ чинь үнэхээр сайхан хүн байж. Эмээ үнэхээр сайхан хүн байсан. Нэртэй юмч эрдэмтэн хүн байсан юм. Энэ үнэхээр сайхан хөгч юм шүү. Эмээ би үргэлж сонсдог юм. Meeting гэдэг нь үстэй. Та сайн сууж ирсэн үү? Бүтэмжтэй. Оо миний. Таны миний найз зэрэг. Хэнчин. Самэнэта. За. Би явъя. За баярлалаа. Так. Киндэгсэн би удаанасад охин чинь байна. За гэж. Гэтэл чан эмээгийн хараад өгсөн байлаа. Эмээ таны чирсэн яг том болчихсон юм бэ. Чамаас таасаад ийм том болсон юм аа. Эмээ таны нүдчээ том болсон бэ. Чамаас хасаж. Эмээ таны гарчин яг ийм урт болчихсон юм бэ гэсэн чинь чамаас хэврэх гэж хэлээд охин итгэж байтал анчид орж ирээд охиныг аварчээ. Эмээ миний хөөсөн бамбар наваарай. Эмээ дөрөв тэгээ миний хөөсөн одоо ажил гэж бүгд тэрнэ загч бодгоо шигтэй ядарчгүй ч харин тийм ээ гэр ажил хоёрын хооронд их хэлгүй юм. Би өвдөж ядрахын цагт таад их туслах юм та. Миний тос олох чинь юу яах вэ? Энэ зэрэг хүмүүс нөө.
Та хоёр чинь манай хүүгийн ангийн охтууд уу? Үгүй бид нар зөв найзууд л та. Дэшээ суцгаа. Баярлалаа заагч. Ихчээ бид нар зургатал уулзах гэсэн юм та. Ямар хөөрхөн бомроо шүү. Таны хэмэд юм бэ? Намайг миний бага хөөрхөн маад. Хөөрх юм аа. Зарка хөөцөрлөө. Энэ яуда нөгөө хэдэн хүүхдээ хаад хийхгүй хийчихлээ. Уашко. Энэ хаад лээ юу? Танаас. Танаас юу ಮಾಡ್ತಿсноо? Юу ಮಾಡ್чихраагүй мó? Мөнгөсөнгөө. Хүн үлдсэн маргааш аваад ирээ. Яах вэ? Миний хутаага. За. Миний хүүгийн найз охтууд байсан. Хоёр чинь явъя да. Би гаргаж өгье. Хоёр яаж очиж ирсэн бэ? Ямар ч хүн гадаад ирсэн дээ. Чамаа хичээлдээ ирэхгүй, клубтаж очихгүй болохоор ч санаа зовоод. Надад санаа зовсон хэрэггүй. Аргагүй хэнд. Чи ядаж надад хэлчихгүй дээ. Би ойлгох байсан шүү. Чамаг зовоогод явах уу гэж бодсон. Ямар ядаргац юм. Явъя. Баба. Чи тачаарай. Ачна. Заавал очиж шүү. Оянга. Энэ ямар муухай заан газар вэ? Танай зорго яаж ийм газарт амьдарч чаддаг байна? Тэр яах вэ? Би мөнгөд зоргож тусламаар байна. Яаж татлах вэ? Чи байлтаа. Чи арай өөрийгөө тэдний тусаж дэмжиж байх ёстой. Авралын мод гэж бодож байгаа юм биш үү? Яагаад болохгүй гэж та хоёрын эндээ харахгүй шүү дээ. Тэгээд ч танаа хизээч энийг зөвшөөрөхгүй. Би л готлож ирсэн юмтай цоохгүй. Хүн болгонд чи туслаад байгаа албагүй байгаа үстэй. Оянга би чамайг ерөөсөө ойлгохгүй юм аа. Чи зоргогийн юунд нь болдог байна. Шал дэний юм санаа зовох. Би тараад таслах. Ямар мэрэгчтэй болох юм бэ те? Мөрдөн байцаагч. Мөрдөн байцаагч аа. Хүний ов шагаадаг. Мөрдөж мөшигдөх хүн болох юм биз дээ. Болж л байна. Хүн хэрээрээ тэмээд ингэрээ гэж.
Чи ер нь манай охиноос хоолохын явсан чин дээр багш. Би танд нэг л үний юм хэлье. Би энэ баараас холдож чадна. Харин хизээж ариун хайраасаа холдож чадахгүй. Чамайг хэн нэгэн хүн гомдоогоогүй үстэй. Зүгээрээ юу болов? Ичэ надад мөнгө хэрэг болоод та туслаач дээ. Яг гэсэн яг би нэг хүн туслах гэсэн. Би заргаад тимэж чи тэгээд аавда хэлсэн үү? Үгүй. Би аавд хэлхээс айгаад байна. Юу насны айдын би. Аав нь уулна. Мөнгө хэрэгтэй бол тослон хэлсэн үстэй. Аав нь тослаад. Аав нь тослоо. Ажил ихтэй байна да. Тэгээд ажил чинь бүтэмжтэй юу? Яах вэ? Алло, нөгөөдгөөс нэг итгэж. За. Наагүй. Би яхан суугач. Зайч. Ава. Юу хэмнэх вэ? Юу гэсэн? Ава. Надад мөнгө хэрэг болоод байна. Юу авахгүй? Юм авахгүй. Би нэг хүн туслах гэсэн. Хитэр. Жаргал. Энэ удаа би туслаж чадахгүй. Мөнгө гэдэг чинь зүгээр хэрэгтэй хэрэггүй юм цаад байдаг юм биш. Та дандаа мөнгө гэхээ чи юу? Та мөнгөний үнцнийг мэдэхгүй л дээ. Харин би багтаа ядаж зүдэрч явсан. Мөнгөний үнцнийг мэдээд шүтээд бишрээд ирэхээр бурхан намайг харсан юм. Тийм ээ, бурхан харсан юм шүү. Та нарын дэлбэг хангалуун сайхан яваач нь энэ хэдэн сүлттэй цаасыг хүч шүү дээ. Би мэднэ. Би мөнгөний үнцнийг мэднэ. Та юмс бол мөнгө гэхий. Та мөнгөний төлөө юу ч харахгүй, юу ч мэдэхгүй байна шүү дээ. Та яагаад юу яриад байна? Эцгийг ингэж хэлж бодсон юм уу?
Би энэ хөрөнгө мөнгийг зөвхөн чиний төлөө уруу хумсаа хуухлах шахам цуглуулсан юм. Чи юу гинэ? Би чамаг төрсөн охин шиг бодож явсан борооч. Өнөөдрөөс эхлээд чи миний охин биш мэт үү? Батна, чи тайван байлаа. Чи юу яриад байгаа юм бэ? Чи жаахан хүүхд учир мэдгүй юм шүү. Чи зарга болсон хэн хатсан чи дэрчүү. Апаханда юу хийх би ганцаараа мэдчихье. Та бачаач. Үнэхээр бачаач. Юу яасан?
хааны нараар дээгүүрч явах минь. Энийг бүр санджаарай. Хайрын дээд орхон минь. Ганцхан чам